Ром номын 8 дугаар бүлгийн 1-3 өнөөдрийн гол хэсэг байгаа. Хамт танд дуудаж өгье. Иймд идэвгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй. Ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. Мах бодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүй бурхан хийж нүглийг шийдэхийн тулд өөрийн хүүг нүгэлт мах бодтой адил байдалд илгээн мах бод дотор нүглийг шийтгэвэ гэсэн. Тэгэхээр өнөөдөр энд үргэлжлүүлээд бүгдээрээ хамтдаа иймд идэвгүй Есүс Христ дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй гэсэн. Хэн ямар шашны тэргүүнээ за чи надтай хамт байл чамд ямар ч ял байхгүй хараал байхгүй гэж хэн хэлсэн? Харин ч эргүүлээд чи тэдэн төгрөгөөр ном уншуулаа тийм аваад дээр гэж улам ачаа нэмдэг биш үү? Тийм биз дээ. Ямар ч өөр хаана ямар шашны тэргүүн таныг очиход танд ял байхгүй. Энэ өдрөөс эхэл та эрх чөлөөтэй гэж хэн хэлсэн? Бүгдээрээ л өргөл барьцыг улам нэмж тэр хүний ачаан дээр нь ачаа нэмж улам л дордуулдаг биш үү? Хүн урд нь бол бичээс байхгүй бүр ингэж бодож ирсэн маа. Хулгай их ч юм уу энэ бол зүгээр байдаг үзэгдэлч гэдэг юм уу. Харин өнөөдрийн хүмүүс болохоор орчин цагийн соёлт одоо тийм ээ соёл иргэншилтэй тэр хүмүүс учраас хулгай хийвэл болохгүй гэдгийг бас ойлгоод байгаа. Хүн алвал болохгүй гэдгийг ойлгоод байгаа. Худлаа ярихыг бол за яг хуу ярьчин л да. Гэтэ хаяа нэг ярихад яах вэ? Зүгээр байдаг хүмүүс худлаа ярьж ил байдаг шүү дээ ч гэдэг юм уу. Энэ хэмжээнд нь ойлгоод байгаа шиг байна. Тийм ээ? Гэтэл харин энд нэг чухал зүйл байна. Амийн сүнсний хууль нь биднийг тэр нүгэлт тэр байдлаас яах нь чөлөөлнө гэсэн. Чөлөөлсөн гэж өнгөрсөн цаг дээр бичсэн. Христэд итгэсний дараа. Одоо бид нэр урд нь мах бодийнхоо энэ хүсэл тачаалд удирдагдж явсан бол Христ рүү ирсэн хүн мах бодийнхоо хүсэл тачаалд удирдагддаг биш. Харин яах нь амийн сүнсний хуульд удирддаг нэгэн болно гэж хэлсэн. Энэ Эхлэл номын 2-ын 23-оос 24-ийг харуул тэнд ингээд эр хүн эцэг ихээ орхиж их нэртэйгээ нийлэн нэгэн бие болох аж гоо гэж байна. Тэ? Эхлэл номын 23-24-ийг харуул. Тэгэхээр энд юу болчихсон байсан бэ гэхээр аль хэдийн саркс буюу мах бод болсон байна гэсэн үг. Урд нь бид нар хэлж ирсэн саркс гэдэг юу гэсэн үг юм бэ гэхээр саркс гэдэг нь мах бод буюу нөгөө бидний дотор хүнийг хэлж байгаа. Дотор хүн. Таны гадна хүн байна. Одоо нүдэнд харагдаж байгаа гадна хүн байна. Бас таны дотор хүн байна. Тэр дотор хүнийг яг нь бурхан бүтээж өгч байгаа. Тэр энэ бие дотор. Тэгээд түүнийг саркс гэж нэрлсэн. За тэгээд энэ яагаад саркс гэсэн бэ гэхээр тэр сайн мөг мэдүүлэгч Жимсний модноос саркс учраас эзнээс асуухгүйгээр авч идэж байгаа үстэй. Сонголтоо хийж байгаа байхгүй. Ойлгомжтой үү те? Яагаад хүмүүс тэр Жимсийг идэл гин нүгэлтэй болцсон гэж ингэж дутуу ярьж байна гэвэл энэ хэсгийг анзаараагүй юм шиг байна. Саркс учраас эзэн бол яг тэр амьд оршигч болгох үедээ ямар амьд оршигч болгосон бэхээр бүрэн сонголт хийх боломжтой, мөн эзнээс хамааралтай, түүнээс асуудаг, түүн дотор амьдардаг тийм яг нөө амьд оршигчийг бүтээсэн байна. Харин хүн тэр сатан буюу диавол муу ёрын сүнс ирээд тэр чөтгөрийн тэр залим ихийг ашиглаад Ева буюу эмэгтэй дээр очиод танай бурхан чинь ингэж хэлсэн үү? Энэ жимс сайн мөг мэдүүлж модны жимснээс идвэл тэр даруй өвхнө гэж хэлсэн үү гэдгийгсэн. Тэгэхээр яг энэ үед бол сатан яг үнэн асуулт асуусан тийм ээ. Яг үннээр нь асуусан байна. Тэгэхээр сатан хинбэ гэхээр хагас үнэн, хагас худлаа гэдгийг та ойлгох хэрэгтэй. Яг тэгэхээр тэр хүнийг хуурахын тулд яг үннийг ашиглаж хуурдаг. Үннийг ашиглаж хуурдаг. Тийм учраас сатан бол диавол жөтгөр тэр муу ёрын сүнс нүдэнд харагдгүй тэр залим ихийн нөхөр бол мэхлэгч нэгэн бол хагас үнэн хагас худал тийм нөхөр байж байгаа. Тэгэхээр бид нар хагас үнэнд итгэх шаардлага байхгүй.
тэр Бурхны үгийг ашиглаж ажилдаг дандаа. Үнэн юм шиг харагдаж ажилдаг. Тийм учраас хүмүүс хуурдагддаг. Матай номын 19-ийн 5 дээр махбод болсон гэдгийг яг энд гэрчилдэг. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус харин нэг махбод юм. Иймээс Бурхны хамтдан нийлүүлсэнийг хинч бүү салга гэж айлдваад нөгөөх Эхлэл номын 2-ын 23-оос 24 дээр бичигдсэн махбод хүн бол махбод дотор хүнтэй гэдгийг энд баталж хэлсэн байна. Дотор хүн байгаа. Харин одоо бол Христ өөрийнх нь хүүгээр дамжуулаад тэр нөгөө авсан сүнсээ буцаагаад өгч байгаа. Эхлэл номын 6 дугаар бүлэг дээр Ноагийн усан галуу юулхээс өмнө Бурхан нэг зүйлийг хэлсэн. Бурханы хөвгүүд хүний огтуудын гоо сайхныг хараад тэд нар дуртайгаа сонгож тэдэнтэй гэрэлсэн тул надаас асахгүй тэгээ нас өөрсдөө шийдэд гэрэлсэн тул энэ цагаас эхлэж миний сүнс хүмүүстэй хамт байхгүй гэж хэлсэн мэт. Харин одоо бол Христ өөрийнх нь хүүгээр дамжуулаад тэр нөгөө авсан сүнсээ буцаагаад өгч байгаа. Сетийг төрсний дараа бүгдээр эндээс харж болно. 4-р Эхлэл номын 4-ийн 26 дээр Сет бас хүүтэй болж түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс эзний нэрийг дуудах болжээ гэсэн байна. Тэгэхээр энэ эзний нэрийг дуудадаг хүмүүс нь Эхлэл номын 6 дээр хэлэгдэж байгаа Бурхны хүүгүүд байсан байна. Яг өнөөдөр бид нарыг Иохан номын 1:12 дээр хэлсэнчлэн хэн нэгэн миний хүүгийн нэрэнд итгэх юм бол түүнийг хүлээмжшүүлэх юм бол би түүнийг Бурхны хүү гэдэг эрх мэдлийг өгнө гэсэн, эрхийг өгнө гэсэн. Тэгэхээр энд бас Ноа хэлж байна тийм ээ. Ноагийн яг ингээ Бурхны нэрийг дуудадаг байсан тэр хүмүүс бол Бурхны хүүгүүд, харин тэд хүний хүүгүүд гэдэг нь нөгөө Саркс, гин нүгэлттэй Саркстай тэр хүмүүсийн Бурхнаас татгалцсан өөртөө шийдэж сайн муугаа ялгаж миний сайн бол энэ гэж өөртөө замаа сонгож ингэж явж байгаа хүмүүсийн охтуудыг хүний охтууд гэж нэрлэж байгаа. Эхлэл номын 6 дээр хэлэхдээ газар дээр хүмүүс олширч эхлэн тэдэнд охид төрөх болсон үед Бурхны хөвгүүд хүний охтын гоо үзэсгэлэн үзээд тэднээс сонгосон болгоно эхнэр болгоо. Тэгэхэд эзэн хүн өөрөө махбод тул миний сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь 120 жил болгоё гэсэн байна. Энэ цагт Бурхан хүмүүсийн насыг 120 болгож тогтоосон. Одоо өсрөл хүн 120 л хүрнэ, тийм ээ. 120-од нассан 27 хүн байна гэсэн үү? Дэлхийд даяар. Дуулал номыг харах юм бол та нар хүч чадалтай байвал тэ 80 наслна гэж байж байгаа. Мөн эргүүлээд дуулал номын тэрнээс хойш үргэлжлүүлээ харах юм бол эзний ивэл дотор та нарын нас бас уртсах болно гэж. Тэр нэг юу ч хэлсэн. Эцэг ихээ хүндэлдэх юм бол та нар яг энэ ертөнцийн урт наслах болно гэдэгтэй холбоотой. Тэгэхээр ах トゥ нараа бид бол Бурхны сүнс бидний дотор байхгүй бол бид өөрсдөө сайн мууг шийдэж явдаг тийм Саркс гим нүгэлд ингээд өртчихсэн. Тэгээд өөрийнхөө нүдэнд харснараа, бодсноороо, сонсснороо сайн мууга замаа ингэж өөрсдөө ингэж замаа барьж явдаг ийм одоо хүмүүс. Гэхдээ бид нар эц төгсгөл нь хаана вэ гэдгийг мэдэхгүй тийм сул дорой гим нүгэлтэй Сарксууд бидний дотор байсан бол одоо Есүс Христ дотор байгаа хүнд ч ямар ч ял байхгүй гэдэг гайхамшигтай сайн мэдээг та сонсож байгаа. Амен. Тэр бидний зам. Иохан номын 14-ийн 6 дээр хэлэхдээ би бол зам, үнэн, амь мөн гэж хэлсэн. Хаач ямар шашны тэргүүн би зам, чиний амьдралын зам би. За юу. Би чиний амьдралын үнэн чинь би байна. Окей? Би чиний бүр амьдралын чинь бүр амь амьдрал нь би байна гэж яага хэн байна? Хинд ч ямар ч зориг байхгүй шүү дээ. Өнөөдөр дэлхийн бестселлер бол Библи тий. Хамгийн сая-саяра зарагддаг хүмүүсийн гэрт, хүмүүсийн амьдралд нь, хүмүүсийн гар дээр, өвөр дээр нь очиж байгаа эзэн Бурхны үг бол хизээч үгүйсгдэж чадаагүйгээр өнөөдрийг хүртэл хүн төрлөختөнтэй хамт явж ирсэн байна. Учир нь эзэн өөрөө амьд учраас.
Эзэн өөрөө зам учраас хүмүүс төлөвлөдөг, харин явах замыг нь би чиглүүлэх болно гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн эзний үг бол энэ бичигдсэн амийн сүнсний хууль гэдэг нь түүний сүнсээр дамжуулж бид яах нь шинэ бүтээл болсон. Түүний бидний гим нүглийн төлөөсийг төлж бидний нөгөө гим нүгэлт сарксыг загалмайд цовдлсон эзний дотор бид нар яах нь шинэ бүтээл болсон. Тийм учраас бидэнд ямар ч ял байхгүй. Энэ бол амийн сүнсний хууль юм аа. Энэ хууль нь ингэж зааж өгсөн. Үхлийн хууль бол мах бодороо буюу сарксаар нөгөө гим нүгэлтэй сарксаар л амьдрал байх юм бол та нар үхнэ гэж хэлдэг. Энэ бол үхлийн нүглийн хууль нь тэр. Харин амийн хууль нь сүнс, ариун сүнс. Тэгэхээр ийм гайхамшигтай мэдээг танд өнөөдөр хүргэж байгаа да. Миний хувьд үнэхээр талархалтай байна, баяртай байна. Та маш сайн ойлгосон гэж бодож байна. Амен. Бидний дотор юу байсан гинэ? Христ итгэхээс өмнө гим нүгэлтэй саркс. Гим нүгэлтэй саркс ямар болсон саркс вүлээ? Нүдэн нэгдсэн, сайн мууг ялгадаг те. Тэгээ өөрийнхөө Бурхны хамааралгүйгээр өөрийнхөө сайныг тодорхойлдог, муугаа тодорхойлдог ийм байсан. Харин Христ итгэсний дараа бид нар энэ ийм байгаагаа ойлгосон. Ухаарсан. Харин одоо бидний нүглийн тэр хууль биднийг дагуулдаг биш. Харин амийн сүнсний хууль нь буюу Бурханаас өгсөн тэр гайхамшигтай өршөөлт нэгүсэл дотор ирсэн ариун сүнс болон хүү Есүсийн хийсэн агуу ажлаар дамжуулан бид нарыг амийн сүнсний хууль удирдах байгаа. Итгэх хэрэгтэй. Бид итгэлээр энэ бүгдийг хүлээж авдаг. Хэрэг Библиэлд энэ бүгдийг хэлж өгөөгүй байсан бол бидний дотор бидний дотор хүн ямар бадгал, ямар бүтээл гэдгийг бид нар мэдэхгүй байх байсан. Харин Бурхны үг биднийг толь учраас бид нар өөрсдийгөө толдох боломжтой. Бүгдээрээ хамт залбирахаас өмнө дахин нэг бүгдийг хэдэн өгүүлбэрээр базъя. Та шорооноос бүтээгдсэн ирчүүд байна уу? Гараа өргөдөө. Ирчүүд та нар бол шорооноос бүтээгдсэн. Бидний их сурвалж бол шороо. Тэгээ хүний биеийг судалсан чи ямар вэ гэлээ? Шороонд байгаа бүх одоо тэр бүх бодисууд хүний биед байдаг аа гэд. Тэгээ бид нар цаг нь болохоор энэ нөгөө шороогоор бүтээгдсэн би энэ шороондоо булшлагдаад нөгөө дотор байгаа тэр аврагдсан сүнс нь эзэн бурхан руу очих болно гэж хэлсэн. Яагаад гэвэл эзэн өөрийнхөө сүнсийг биднээс тэр хайр өршөөл нэгүс дотор өгсөн учраас тэр өгсөн тэр сүнсээ авна гэсэн. Тэгээ тэрэн дотор бид нар явж байна. Яагаад гэвэл чи миний дотор байна. Байвал би бас чиний дотор байна гэдэг нь яг үүнтэй холбоотой. Амен. Тэгээд ингээд дэше яв. Халелуя. Тэгээ бид амьд оршилсан. Эмгтээчүүдээ та нар маань ирчүүдийн хавирганаас нь бүтээгдсэн маа. Эмгтээ хүн бол эрэгтэй хүний хавирганаас бүтээгдсэн. Тийм учраас Эхлэл номын 2-ын 23-оос 24 дээр хэлэхдээ ингээд эр хүн эцэг эхээ орхиод эмгтээ хүнтэй нийлээд нэг бие болно гэж хэлсэн шалтгаан нь тэр. Тэгэхгүй бол гэр бүл бат бөх орсон тогтнохгүй. Энэ нууцыг ойлгохгүйгээр хизээж гэр бүл бат оршихгүй, тусдаа төлөвлөгөөтэй харахад нэг гэр бүл юм шиг явна гэсэн үг. Тийм учраас боон зөрчилдөө маргалдаан хоёр тал болдог. Үргэлж чиний тал, манай тал гэж ярьдаг. Тэр дотор нь хүүхэд эрсдчихийдэг. Хүүхэд тийм орчинд өсгөөрөө өөрөө өөртөө итгэлгүй ирээдүйд яах нь хэн нэгэнд итгэх тийм итгэлгүй тийм хүн болж өсдөг. Бас нэгэн тийм сонин хүнийг бид нар гэр бүлээсээ үйлдвэрлээд гаргаж ийнэ гэсэн. Нэг бие эр хүнээс гарсан учраас эдүүгээ эцэг эхээ орхиод эхнэстэйгээ нийлээд нэг бие болно гэсэн. Нэг бие бол нэг л бие байх ёстой. Тийм учраас Бурхны салгасныг хинч бүү салга гэж хэлсэн. Тэгэхээр энэ гэрлэлттэй холбоотой маш чухал зүйлийг хэлж байгаа. Хэрвээ та салсан бол таны нөхөр өхөн өхтөл та хүнтэй суух боломжгүй. Библиэлд бичигдсэнээр бол таны нөхөр өгсөн нас барах үед тэг эмгтээ та чөлөөлөгдөнө гэж хэлсэн. Одоо би дараагийн хүнийг сонгож болно гэж Библи хэлсэн. Гэхдээ Мосе
тухайн үед хүмүүст юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүмүүсийн зүрх сэтгэл үнэхээр хатуу юм аа. За яг хуу эхнэртэйгээ салах хөрөгдлөө бичээ дээр тэр чинь зөвшөөрчий гэд Мойсе бүр бурхны өмнө зөвшөөрчихсөн. Харин эзэн бол өршөөнгүй. Эзэн бол нэгүүлсэнгүй. Тийм учраас нэг зүйлийг хэлж байгаа. Хэрвээ салсан байж байгаа дахиж хүнтэй суухыг та хүсэж байгаа бол насан туршдаа тэр гэрэлтэн дотроо байгаараа гэж бурхан хэлж байна. Одоо 2 дахь сонгож байгаа шүү дээ. Айгүй бол салсан хүн гэж 2 дахь сонгоно. Эсвэл 3 дахь сонгох. 2 дахь сонгож байгаа нь 3 дахь битгий сонгороо. Окей? Одоо ерөөсөө энэ гэрлэлт гэдгийг ойлгож гэр бүл болоорой. Тэгээ зүгээр нэг миний хэрэгцээ байна. Чамд хэрэгцээ байна уу? Байвал хоёулын нь жоохон насмас гайгүй юм шүү. Амьдрал жоохон санаа бодол ойлголцоод байгаа юм чинь. Чиний ажил төрж гисэн гайгүй юм байна. Чи бас гэр бүлээ аваа явчихаар юм байна те. Чи гайгүй залуу харагдаад байна. Гэж яагаад гэр бүл бол аюул болно шүү. Гэрлэлтийн үндсийг ойлго. Үндсийг ойлго. Хэрвээ 2 дахь гэрлэж байгаа бол эзний өршөөл дотор эзэн үнэхээр маш чухал шүү. Дахин сэтгэлээ шархлуулахгүй юм бол одоо шийдвэрээ үнэхээр чухал гаргаарай. 3 дахь гэрлэж байгаа хүн байвал анх удаа энэ мэдээг сонсож байгаа 3 дахь гэрлэж байгаа хүн байвал 4 дахь гэж байхгүй шүү гэж та ойлгож шийдвэр гаргаарай. Энэ бол үнэхээр чухал шүү. Тэгээ би ингээ хүсэж байгаамаа, ингээ эрэгтэй хүн байхгүй хэцүү юм аа, амьдрал ингээл утгагүй ч юмсаг санагдаад. Энэ бол бидний нөгөө гим нүгэл саркс байж байгаа. Харин Бурхны сүнс дотор бол та амар тайван, ам ба амар тайван Бурхны сүнс дотор байдаг. Халелуя. Тэгэхээр ах トゥ нараа эзэн бол шудраг, мөн эзэн бол хайр. Хэрвээ бид энэ гэрэлтэн дээр бид нар томжиргүй хандсаар байх юм бол бид нар ямар олон хүмүүсийг шархлуулж орхих вэ? Тийм биз дээ. Нийлээл салдаг. Тэгээд нөгөө хүмүүс тийм сургалт үйдэг шүү дээ. Хоёр зүрх зурж байгаад хооронд нь цавуугаар наагаад тэгээд асуудал болоо салсан чинь ингээд амар ингээд салдаг шүү дээ. Тэгээд та салах болгондоо ийм амьдралдаа үлдээж байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ гэрлэлтэн дээр анхаар эзэн доторч биш, эзний гадуур байгаа бүх гэр бүлийг бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бүх гэр бүлд би хандаж хэлж байгаа гэж хэлж байгаа. Амен. Гэр бүл бол ийм чухал. Тэрнээс зөвхөн Христэд итгэвчлэг гэр бүл хэвээр энэ дээр анхаараарай гэж байгаа шүү. Бүх гэр бүл болсон л бол та яах нь вэ? Одоо анхаараарай. Хэрв та салж үтсэн бол салалт ямар их өвдөлттэйг та мэдж байгаа. Та амссан байгаа. Ямар их зүйл тэнд болдгийг та мэдж байгаа. Дахиж нийлээд дахиад салах юм бол 2 дахин нэмэгдсэн хэмжээний тэр өвдөлтийг та амсна. Тиймээс өнөөдөр бид нөгөө дотор мах бодийн тухай ярьсан шалтгаан нь одоо бид Христ дотор шүү. Одоо бид дураараа ингэж сонгож, дураараа шийдэж, дураараа өөрийгөө сайныг тодорхойлж, мууг нь харж ингэж явдаг зүйл биш байх нэ. Харин Бурханы сүнс дотор бид түүний ам ба амар тайван дотор түүнээр дамжуулж ариун сүнсний тусламжийг гуйж түүний сайнын замыг дагдаг, түүний өршөөл нэгүс дотор багтдаг тэр нэгэн байх хэрэгтэй байна. Таны амьдралд ерөөл амар тайвныг хүсье.